За тэгэхээр эргэтэн эдис шилжүүлэх энэ одоо үйл явц бол нэлээд олон жилийн хугацаанд хийгдсэн бас энэ саяхан одоо манай өрөөнд манай нэг хамаатны хүн ирээд яг энэ одоо эргэтэн шилжүүлэх энэ одоо мэдслийн хүрээнд бас олон жил одоо амьд явах сайхан ирэх боломж олдлоо гэдэг. Тэгээ энэ одоо хуулийг бас тодорхой хэмжээгээр дэмжиж өгөөрэй гэдэг ийм л зүйлийг ярьж байсан. Тэгэхээр ер нь бол одоо мэдээж одоо энэ дэлхийн нийтийн энэ эрүүл мэндийн шинжилгээ ухаанд одоо тодорхой хэмжээний амжилт гаргасан энэ одоо зүйлийг Монголд нутагшуулах энэ ажлыг мэдээж олон эмчнэр бүгдээрээ хийж ирсэн. Тэгээ би энэ Батчлуун доктороос бас тодорхой зүйл асууя гэж бодож байна л да. Тэгэхээр энэ амьгуу донорыг одоо илүү аргирийн зөвшөөрөлтөөр илүү тэр эргэтэн эдисийн шилжүүлж энэ одоо өвчнөр шаналж явж байгаа тэр хүмүүсээ аврах нь бол одоо манай Монголын төрийн болон энэ эрүүл мэндийн шинжилгээ ухааны одоо гол ажлуудын нэг л дээ. Тэгэхээр энэ дээр одоо цаашдаа энэ хууль батлагснаар урд нь хийжсэн тэр одоо эргэтэн эд шилжүүлэх тэр мэс заслын тоо хэмжээ илүү нэмэгдэх үү? Хоёрдугаарт нь энэ хуулийн дээр бас тодорхой хэмжээний төв байна гэж завдсан байгаа. Тэгэхээр энэ тэр анагаахын шинжилгээ ухааны хашаан дотор байгаа тэр төв чинь яг энэ танаа энэ төв болох юм уу? Цаашдаа энэ төв нь яаж одоо санхүүжүүлэгдэх юм? Хамгийн гол нь одоо энэ эрүүл мэндийн яам болон төсвөөс одоо санхүүжүүлж явах уу? Эсвэл одоо тодорхой хэмжээний энэ эргэтэн шилжүүлэх тэр мэс заслын үйл ажиллагаанаас санхүүжигдэх үү? Энэ дээр бас тодорхой мэдээллийг та бүхэн хийж өгөөч гэж хүсэж байна. Ер нь бол энэ ач холбогдыг бас яг энэ хуулийн хүрээнд бас ярьж өгөх нь зүйтэй байна. Тэгээ нэг чухал хууль баталж байгаа. Үнэхээр одоо ард иргэдийн амь нас эрүүл мэндэд аюул цаг минутаар болдож байгаа үед ач холбогдлын сайн тайлбарлаж ойлгуулах нь зөвөө. Ажлын хэсэг дөрөвдүгээр микрофон. Пөрөвдөрч гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн хөгжлийн төв Батчлуун. Манай за дэлхийн эрүүл мэндийн практикт бол 1963 оноос эхлээд энэ амьгуу донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээг бол эхлүүлсэн байгаа. За манай улс бол одоо энэ амьгуу донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээг сүүлийн 2018 оноос эрчимтэй хөгжүүлж яваа. Тэгээд энэ амьгуу донорын гэр бүлд одоо энэ оршуулгын зардал өгсөнтэй холбоотой энэ хууль заасны дагуу энэ тодорхой хэмжээний оршуулгын зардал өгснөөр энэ эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Учир нь бол бид нар энийг судалж үзсэн. Бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Турк улс гэдэг бид нартай бол хамгийн ойр татан ажилтдаг энэ улсууд маань бол амьгуу донорын үйл ажиллагааг одоо идэвхжүүлэх ард олондоо бас тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд энэ одоо гэр бүлд оршуулгын зардал өгдөг асуудлуудыг дэвшүүлээд энэ нь бол хүлээн зөвшөөрөгдөд өнөөдөр эрүүл мэндийн практикт хэрэгжсэн байгаа учраас бид нар бас энийг авч хэрэгжүүлэх гэсэн асуудлыг энэ хуулинд оруулсан юм а. За дараагийн асуулт энэ улсын 1-р төлөвлөгийн хашаан дотор баригдж байгаа эргэтэн эдис шилжүүлэн суулгах төв бол 2019 онд одоо эргэтэн шилжүүлэн суулгах төв баригдах асуудлуудыг тавьж ярьж эхэлснээс хойш одоо улсын 1-р төлөвлөгийн хашаан дотор бол энэ эргэтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ явуулах энэ төв нь бол баригдаж байгаа. Энэ ажил бол тухайн үед бол Монгол улсын ерөнхийлөгч байсан Халтмаагийн Батулга ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эхэлж исэн ийм ажил одоо өнөөдөр ингээд ажил хэрэг болоод явж байгаад маш их баяртай байгаа. За дараагийн энэ манай энэ эргэтэн эдис шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах энэ төрийн байгууллага нь бол мэрэгжлийн төв байх гэдэг асуудал байгаа. Тэгэхээр бол энэ нь бол бодлогоо баримтлах. Энэ бодлогоо баримтлаад хэрэгжүүлэлтэнд хяналт тавиад үйл ажиллагаагаа дүгнээд үр дүнгийн Монгол улсын эрүүл мэндийн яам, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, цаашлаад дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгдөг энэ бодлогын одоо байгууллага байна. Энэ хоёрын төсөв болон одоо санхүүжилт нь бол мэдээж төсвөөс
улсын төсвөөс бол хангагдах байхаа гэж бодож байгаа. За баярлалаа.